Бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Беллен манай улсад хийж байгаа альчлалын хүрээнд Гэргий Дорис Шмидауэрийн хамт Чингис хааны үндэсний музейд зочлолоо. Зочид төлөөлөгчтэйгээ соёл спорт аялал жуулч залуучуудын сайд номин Чингис хаан үндэсний музейн захирал академич Чулуунаар угтаа авлаа. Музейн эртний төр тулс их Монгол улс мөнгөн мод танхим маань зочлуулж Австрийн үндэсний номын санд хадгалагдаж байгаа төмөр Хутулуг хааны зарлиг бичгийн эй хувилбарыг үзүүлсэн юм а. Зарлиг бичгийг Алтан ордны хаан Төмөр Хутулугаас зарлиг бичгийг эзэмшигч Мухаммадыг алб татвараас чөлөөж Даркан буюу Дархан цол олохоор 1397 оны 4-р сарын 24-ний өдөр Судаг хотноо үйлдэж гаргасан хэмээн судлаачид тодорхойлсон байдаг. Олон орон тусалсан. Тэрний нэг нь бол Австрийн үндэсний номын сан байна. The National Library of Austria. Тэ. Танай Австрийн үндэсний номын санд одоо энэ гайхалтай загтал хадгалагдаж байна. Энэ бол Чингис хааны ууган хүүгийн одоо удмын хааны захиа Алтан ордны хаанаас бичсэн захиа. Тэгээ энэ бол одоо уйгур үсгээр, уйгуржин үсгээр тэгээд араб үсгийг хажууд нь хадаж утсан. За энэ бол одоо алб татвар. За тэгээд одоо нүүдлийн тухай одоо тэмдэглэж үлдээсэн юм загтал байна. Тэгээ энэ бол Кремийн одоо Мухаммед хаан бичсэн захиа. За тэр үед энэ Алтан ордны хаан бол Днепр мөрний хөвөнд зусж байсан. Тэгээ ямар нэг одоо замаар Австрийн одоо үндэсний номыг батсан байна. Украин одоо энэ газар нь. Тэр. Тэгээд одоо ямар нэг замаар одоо Somehow тэгээд энэ үеийн 300 оны захиа. This is the letter from 1397. Цаг одоо бидний хувьд бас их чухал захиа нэг. Зарлиг бичгийн хэсгээс дурдвал Мухаммадын өвөг эцэг анхны хаан Сайн хааны үеэс бие биентэй зарлигийг шууд дархны ёсоор явуулаад өвөг Хажи Байрам Хожаг бидний хаан болон ноёдын минь ач хивээлээр дархан болгосон үеийг өвүүлэхийн тулд өргөн барихад хүсэлтийг нь зөв гэж үзээд Мухаммадд бидний хивээлээр дархан болог хэмээлээ гэж бичсэн байнамаа. Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Беллен музейн хүндэтгэлийн өргөөнтгч Чингис хааны алтан хөшөөг үзэж сонирхсны зэрэгцээ хүндэт зочны дэвтэрт гэргийн хамтаар сэтгэгдэл үлдээсэн юм а.